Байцгаана уу. За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 8 сарын 9 сарын өдөрт хөрөнгийн мэдээллийг танилцуулах лайваараа та бүхэнтэйгээ уулзч байгаадаа үнэхээр их баяртай байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За манай өнөөдрийн лайв маань ерөөхдөө бол 2 хэсгээс бүрдэнэ. За эхний хэсэгтээ бид нэр Remax Mongolia бүсийн 9 дугаар сарын тайлан. За 9 дугаар сард бид нэр юу хийж бүтээв гэдэг талаар танилцуулна. За 2 дугаар хэсэгтээ бид нэр сая сүүлд хэрэглэгчдийн буюу худалдаа авагч нарын за хандлагын судалгаа гэж авсан байгаа. Энийхэн үр дүнтэй холбоотойгоор бас мэдээлэл өгөх юм аа. За тэгээд энэ цугласан хүмүүсээ танилцуулъя. За бүгд өөрсдөө танилцуул явчих тийм. За бүгд эхлэв. Надаас. За Remax Mongolia бүсийн эзэмшигч Бүжин лам байна. За Remax Top Ops-ийн брокер эзэмшигч захирал Одман байна. Тэгээд энэ лайв үзэж байгаа бүх хүмүүстээ нэрөө мэд хүргье. За Remax Elite Ops-ын захирал сайн жаргал байна. За лайв үзэж байгаа бүх хүмүүстээ нөрөө мэндийг хүргье. За миний бие инх зэрэг. За Remax Mongolia оффист бизнес хөгжлийн менежерээр ажилладаг. За бүгд одоо өнөөдрийн лайв эхлэхээс өмнө яг ойр хаанаас ирв? Тэгээд ойрдоо сайн сайхан юу байцгаана? За манай нөгөө Remax Mongolia-гийн 5 жилийн болох гэж байгаа. Тэгээ бид ойрд бас нэлээх уулзж байна. Бас дахин уулзаад харах гоё байна. Тэгээд өмнө бол хийж уулздаггүй байсан шүү дээ. Заа байхгүй гэдэг утгаараа сая бол Готийн бэлтгэл Готейлэн толох гэж байгаа. Манай Remax-ийн. Тэгээд тэрнийхээ бэлтгэлээс шууд ирлээ. Тэгээд Одмончоос ирсэн үү? Биш бас яг тэндээс ирлээ шүү. Тийм баг KFC дээр авч юу байснаас илүү барай зараа явжсэн амарх юм уу даа гэж амархан билээ. Тийм эйжентүүдээ харахад үнэхээр ингээд сэтгэлээсээ ингээд ажиллаж байгаа тий. Манай нөгөө 5 жилийн хойш айгүй ойртцсан. Харин тийм. Тэгээ манай Remax-ийн үзүүлэлт чинь үзүүлбэр ямар нэгэн тоглолтод бас хэр оргийн урлагийн тоглолт цаашаас айгүй гоё цогцсон гоё болдог учраас шүү дээ болдог тий. За энэ талаар манай агентууд аягүй сайн мэдж байгаа. Гадны хүмүүс надад ойлгохгүй шүү дээ. За бүгдээ яг үндсэн юу одоо сэдвээр бүжээ захирал маань одоо бидэнд Remax Mongolia бүсийн 9 дугаар сарын тайлан танилцуулнаа. За тэгээ 9 дугаар сарын тайлан та бүхэнд танилцуулах жаадаа бас баяртай байна. Тэгээд би бас нэг мэдээлэл өгөх болохоор зэрэг яг энэ 10 сард болохоор зэрэг манай Remax бүс маань Remax Mongolia гэдэг одоо том хамт олон маань бол үүсгэж байгуулагдаад 5 жилийн болж байгаа. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаанд бид нар ер нь Remax-чууд ер нь яг юу хийж бүтээсэн бэ? Хэрэглэгч нартаа юу өгсөн бэ? Тэ зах зээлд жишээлбэл ямар өөрчлөлтийг авчирсан бэ гэдэг чиглэлээр бол та бүхэнд илүү мэдээлэл өгч ингээд энэ чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. Тэгээд дотооддоо бид нар бас аюул олон ивэнтүүд хийгээд байгаа. Юу нэ тэрний нэг нь болохоор нөгөө нийт Remax-чууд мөдгийг хорцож байгаа нөгөө Remax Got Talent байгаа. Өнгөрсөн сард нөгөө юуны брокеруудын митинг болсон тий тэр их гойсон тий гойсон шүү дээ тэр чинь. Тэрний яг ямар хэсэг нь гойсон бэ? Наад хамгийн гоё энэ тэр нөгөө нэг Highland Park болсон. Тэгээд энэ дээр ингээ харахад бол энэ тэр view энэ тэр орчин бол аюу гоё бүрдүүлж чадсан байлээ манай Remax Mongolia-гийн зүгээс. Зохион байгуулалттай гоёсэн тий. Өстой гоёсон шүү дээ тэр. Тэгээ ойрд олзог хүмүүстэй уулзах аюу гоё. Бүгдээр яг нөгөө яг брокеруудаараа яг уулзах аюу гойсон тий. Яг нэг close тий. Бүр нэг ойрд олзаагүй коронавирус пандемик гээд бидлээ уулзахгүй байсан тий. Тэр утгаараа л өстой онлайн байдлаар хардаг байсан бол шууд уулзаад өстой гоёсэн. Сонсон билээ. Өстой гоёсон шүү тий. За тэгэхээр зэрэг юм байгаа. За ингээ 9 сарынхаа тайлбарлалаа шууд орё гэж бодож байна. За тэгэхээр та бүхэнд нэг 4 слайдыг та бүхэнд танилцуулна. За 9 дугаар сарын хувьд болохоор зэрэг ер нь бол жил болгоны 9 сар бол үйлдвэрлэл хөрөнгийн борлуулалтын хувьд үйлдвэрлэл хөрөнгийн салбарын хувьд бол нэлээд идэвхтэй юм сар байдаг тий. Нөгөө үйл болохын өмнөхөн хүмүүс бол байр орон сууцаа бол маш их тэгж юу яадаг, сольдог, шинэ байр нь нүүж ордог, хорим нарийн улирал байдаг тий. Тэгээд энэ сард бол бид нар нөгөө 8 сарын үйлдвэрлэл хөрөнгийн зах зээлийг танилцуулж байгаад бид нар нөгөө 5 жилийн хугацаанд бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалтыг хийлээ гэд 8 сард танилцуулж исэн. Тэгээд 53 тэрбумын борлуулалттай байсан. Тэгсэн чи 9 сард бас тэрийгээ даваад тэгээд дахиад 350 саяар давуулаад ингээд 53.3 тэрбумын борлуулалттай ажилласан байгаа. За үүнээс бол нийт худалдааны гүйлгээ нь бол 699 ширхэг, нийт түрээсийн гүйлгээ бол 350 ширхэг. За ер нь бол сүүлийн 3 жилийн датаг ингээ эргэлөө харах юм бол нийт борлуулалтын 60-аас дээш хувь нь бол дандаа худалдаа руу ингээ орсон юм үзүүлэлт байгаа. Эхний 2 жилдээ бол дандаа ер нь түрээс байгаадсан тий. Одоо худалдаа захирлаа. За энэ дээр та бүхэн манай
Remax Mongolia бүсийн одоо 2020 оны нийт төлөвлөгөө болон гүйцэтгэлийн үр дүн болохоор сар сараар нь та бүхэн харж байна. За цагаан лайн болохоор зэрэг юуны манай төлөвлөгөөг харуулж байгаа. За улаан лайн бол манай гүйцэтгэлийг харуулдаг байгаа. За та бүхэн эндээс ингээ харах юм бол ер нь бол гүйцэтгэл бол төлөвснөөс бол хамаагүй илүү одоо өндөр ийм яваад байгаа. За өнгөрсөн жилийн одоо мөн үетэйг харьцуулахад бол бид нар 80 орчим хувийн бол өсөлттэй ажилласан байна 9 сард. За мөн 8 сард бол бас нэлээд өндөр өсөлттэй ажилласан байгаа. За энэ жилийн үед бол ер нь бид нар нийтдээ нэг 450 тэрбум төгрөгийн борлуулалтын төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас за одоо ер нь бараг 90% та болчоод байна. Тэгэхээр бидний бодсноос бол илүү одоо өндөр гүйцэтгэлтэй байгаа. Үйлдвэрлэл хөрөнгийн салбар бол идэвхтэй хിവэр байна тий. Юунууд үйл ажиллагаанууд явагцаар байна, борлуулалтууд хийгцээр байна. Хүмүүс үйлдвэрлэл хөрөнгөө худалдаж авсаар л байна гэж бол дүгнж болохоор байгаа. Яа. За энэ график дээр та бүхэн сүүлийн 3 жилийн Remax Mongolia бүсийн борлуулалтыг харж байна. 3 жилээр нь. За улаанаар тэмдэглэгдсэн бол 2020 оны борлуулалт байгаа. За 2019 оны борлуулалт бол илүү тод цэнхрээр, 2018 оны борлуулалт бол илүү бүдгхэн цэнхрээр бол тэмдэглэгдсэн байна. За та бүхэн ингээ харах юм бол 8 болон 9 сард бол бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалт байсан. За мөн жил болгон бол бидний Remax-чүүдийн үйл ажиллагаа илүү өргөжхийн хэрээр бидний нөгөө цар хүрээ илүү бизнесийн цар хүрээ илүү тэлээд те борлуулалтын хэмжээ бол нэлээд нэмэгцээр байгаа. За тэгэхээр зэрэг зах зээл дээр сая би нөгөө нэг юуны Bloomberg-ийн үйлдвэрлэл хөрөнгөний форум нэвтрүүлгээс шууд бас наашаа ирлээ миний үед. Тийм тэгээд тэн дээр би ингээд нөгөө борлуулалтынхаа мэдээллийг ажилласан чинь нөгөө танилцуулжсэн чинь нөгөө цуг оролцож байсан хүмүүс маань юуны бүр оны эхнээс үү гэж борлуулалт асууж илээ. Үгүй энэ бол тий зөвхөн 9 сарын зөвхөн 1 сарын л үзүүлэлт шүү. 53.3 тэрбум гэдэг бол зөвхөн 1 сарын тий буюу одоо өмнөх 9 сарын борлуулалтын үзүүлэлт шүү гэдгийг бол бас хэлхийг хүсэж байна. Магадгүй бас юуны тэгж андуурах хүмүүс бас байж магадгүй гэж ингэж бодож байна тий. За юуны дүүргүүдийн хувьд ингээд үзэхэд бол хаанвал дүүрэг дээр бол нийт борлуулалтын 50% нь бол хийгдсэн байна. Үүний дараа бол Баян зүрх дүүрэг ордог 24% та. Ингээд нийт энэ хоёр дүүрэг бол нийлээд ингээд 74% бол эзэлж байгаа. Тэгэхээр энэ статистик ер нь яг сүүлийн 3 жил бол яг адилхан явж байгаа. Тэр нь хаанвал дүүрэгт хамгийн өндөр хийгдээд түүний дараа хоёр дахь юунд нь дандаа Баян зүрх ордог тийм. За манай юуны сайн захирал болон одмоо захирал хоёр бол хоёулаа яг Баян зүрх дүүрэгт барьшдаг. Remax VIP офисоос бол төрж гарсан манай захирлууд байгаа. Гараагаа эхлүүлсэн эйжентийнхаа гарааг эхлүүлж байгаад тэгээд өөрийнхөө карьерийг бол дараагийн түвшинд гаргаад ингээд захирал болоо явж байгаа залуучууд байгаа. За энэ тухайгаа бас ер нь ярих бах те өнөөдөр одоо. За тэгээ Баянгол дүүрэгт бол дараагийн 9% эзэлж байна. За бусад дүүргүүд бол харьцангуй бол нэлээд бага байдаг. Ер нь бол Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд бол үйлдвэрлэл хөрөнгийн нөгөө нэг шинэ девелопмент бол бас нэлээд хийгддэггүйтэй холбоотой бол бас энд бол борлуулалтын хэмжээ бол нэлээд бага байдаг. За ингээд сүүлийн слайдаа та бүхэндээ танилцуулж байна. За төрлөөр нь борлуулалтыг бол нийт төрлөөр нь ингээд авч үзэх юм бол манай нийт борлуулалтын 73% бол апартмент эзэлж байгаа. Апартмент буюу одоо орон сууц эзэлж гэсэн үг тийм. Тэгэхээр энэ үзүүлэлт бол өмнөх сарын үед бараг 85-90% та байсан. Энэ сарын үед бол илүү commercial гүйлгээнүүд орж ирсэнтэй холбоотой бол юуны орон сууцны гүйлгээ 73% та болж харагдаж байна. За үүний дараа бол commercial багтаж байна. За тэгээд офс үйлчилгээний талбаанууд мөн гараж энэ гараж нэлээд бас зарагдсан биш үү те? Тийм байна. Бусад нөгөө нэг саруудынхаа үзүүлэлттэй харьцуулахад гараж нэлээд өндөр ус гарч ирсэн байна те. Үйл болгохтой харилцаалаад гэж байгаа. Тийм баг те. Тэгээд зогсоолын асуудал бас нэлээд Улаанбаатар хотоо яриад асуудалтай байгаад холбоотой ер нь бол гараж бол явсан байна. За ингээд бусад тоонууд ингээд харагдаж байна. За дүнгээр нь саяных бол тоо ширхгээр нь авч үзсэн байна. Саяных одоо энэ дээр нь болохоор мөнгөн дүнгээр нь ингээд аваад үзэх юм бол бас арай жоохон өөр үзүүлэлтүүд харагдаж байгаа. Нийт мөнгөн нүгийнх нь бол нэлээх хувийг бол апартаментын орон сууц бол эзэлж байна гэж ингэж харагдаж байгаа. За баярлалаа. Ингээ борлуулалтын тайлан бол товч танилцуулж дууслаа тийм. Одмоо захирлын хувьд нөгөө сая хэлсэн чинь нөгөө нийт борлуулалтын 50% хаанвал дүр дээр явж байна гэдэг. Манай топ офис өөрөө хаанвал дүр тэр дундаа яармт байрладаг. Тэгээд энэ оны хувьд за тэг өмнөх онтой харьцуулахад ерөнхийдөө үйл ажиллагаа ямар хөө байв. Энэ талаар бас мэдээлэл өгвөл. За яг 9 сарын борлуулалтын хувьд бол манай офис чинь төслийн борлуулалт буюу хотхны борлуулалтаар нэлээд төлөх ажилладаг. Тэрүүгээр бас даваа талтай байдаг тийм. Бусад офисоос. Тэгээд яг манайх шинэ бүсэл бүрээ яармаг дээр бол манай офис яг байршдаг. Тэр утгаараа бол
9 сард бол жижигэн бидэр квадраттай байрууд нэлээд борлуулалттай байсан. Аягүй сайн борлуулалттай байсан. Дээрс нь өмнөх борлуулалт саруудын борлуулалтыг бодвол бэлэн мөнгөөр худалдаа авах боломжууд аягүй их нэмэгдсэн байсан. Тэрийг бол яг юугаар үзэх вэ гэхээр орон нутгийн худалдаа авагч маань нэлээд нэмэгдсэн. Нөгөө хичээл сургууль орохтойгоо холбогдуулаад нөгөө хүүхдүүдийн хичээл сургууль орж байгаа учраас эцэг эхчүүд байр авч өгье жижиг метр квадраттай байрыг бэлэн мөнгөөр худалдаа авалт бол нэлээд ихсэн. Магадгүй ноос ноолоор тушаах тий. Дээчний үеэр давхуулаад бол бэлэн мөнгөний худалдаа авалт аягүй ихсдэг. Тийм тэр утгаар бол манайх бол бэлэн мөнгөний борлуулалт бол нэлээд ихссэн. Тийм. Сайн захирлын хувьд одоо элит офс хэдэн жил болж байгаа үйл ажиллагаа болоод? Одоо үйл ажиллагаа явуулаа ер нь 3 дахь жил рүү орж байна тийм. Өмнөх 19 онтой харьцуулбал 20 оны хувьд ер нь ямар онцлогтой байв? Ямар өөрчлөлтөөр анзаарч байна? Зөв. За ер нь манад ер нь 9 сард ер нь ерөнхийдөө нөгөө түрээсийн гүйлгээнүүд их сайн хийгддэг. Яг л энэ ёсоор бас энэ сард ч гэсэн манайх түрээсийн гүйлгээнүүд нэлээд сайн хийгдлээ. Одоо үйлчлэгээний болон эсвэл нөгөө айлуудын тийм ээ түрээсүүд нэлээд сайн хийгдсэн. Түрүү жилээс одоо ялгаатай зүйл нэгээр энэ жил нөгөө яалтч хөдөлгөөний хамарсан нөгөө цар тахлын одоо ковид-19-с болоод тий зарим нэгэн одоо худалдаа авч нар маань жоо түр хүлээлтийн байдалтай одоо байгаад байсан. Тэр яг бас 9 сарын бас нэг онцлог зүйл юу юм гэхээр нөгөө нэг засгийн газараас гаргасан тэр нөгөө 6% хүүтэй холбоотойгоор одоо чи манай зарим нэг 8%-аар гарах хэрэгтэй байсан орон сууцны гүйлгээнүүд одоо нөгөө жоохон төр уддаг. Дараагийн сард шилжих иймэрхүү зүйл ажиглагдсан. Шийдвэрийг илүү хүлээж идэх гэсэн үг шүү дээ. Ямар шийдвэр яг хэзээс эхлэх вэ? Угаасаа сая 6%-тай холбоотой юм бол 6% ипотекийн зээлтэй холбоотой шийдвэр бол энэ албасаар гарчих шиг боллоо тий. Тэгсэн мөлий. Шиг бас тий. Бүжээ захирлын хувьд нөгөө Монголиа бүс дээр бас өмнөх онтой харьцуулахад бас яг ямар өөрчлөлт гарч ирсэн. Нийт одоо Монголиа бүс гэдэг чинь одоо өөрөлдөө багцлаад хэлэх юм бол энэ ямар бас дүр зураг харагдаж байна. Тийм. Тэгэхээр яг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ингээд багцлаад ингээд харах юм бол энэ жилийн хувьд бол хэдийгээр ингээд ковидын үе болоод эдийн засгийн нэлээд хямралтай үеийг ингээд тулж байгаа ч гэсэн тийм бидний бодсноос бол илүү одоо хамаагүй илүү өсөлттэй ийм жил болж өнгөрч байна. Тэгэхээр зэрэг ер нь бол үйлдвэрлэл хөрөнгийн зах зээл бол бас ямар нэгэн хямрал болон юунаас бол бас үл хамааран тий. Зарим нэгэн сегментэд бол нөлөөлж байгаа боловч нийт дүнгээр наваад үзэх юм бол тий угаасаа үргэлж хөдөлгөөн хийгдчихэд үргэлж борлуулалт бол ингээ явагдчихэд хүмүүс үйлдвэрлэл хөрөнгөө зарсаар ингээ худалдаж авсаар байдаг нэг ийм ерөнхий дүр зураг бол бас харагдаад байна. Тэгэхээр одоо бол яг Ремаксчууд дөнгөж сайхан бол 50 брокер австаалсан тий 50 брокер авс 5 жилийнхаа 50 брокер австаалсан. Тэгээд олоолаа болсон байна тийм ээ. Олоолаа болсон байна. Тэгээд бараг 1000 гаруй үйлдвэрлэл хөрөнгө зуурчлагч одоо агентуудтай ийм том одоо хамт олон болсон байна тий. Тэгэхээр нөгөө нэг үйл ажиллагаа илүү өргөчхийн хэрээр илүү нөгөө нэг олоолаа болохын хэрээр худалдаа авч нартай санал болгох тэр нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээ маань бас сайжирч ийн гэж харж байгаа. Мөн бас манай агентуудын болон тий манай захирлуудын илүү туршлага бол илүү сайжраад үйлчлэгээн дээр бол бид нар нэлээд их сайжруулахын төлөө хичээж ажиллаж байгаа, бас сайжирж байгаа. Зөв. Ерөнхийдөө бол бас сая 20 онд ч бас нөгөө цар тахалтай холбоотойгоор бас нөгөө саарлж салт холбоотойгоос ерөнхийдөө бол манай үйлдвэрлэл хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа хуульчлагдлаа бас тодорхой хэмжээс журамд орлоо. Тэгээд ерөнхийдөө бол яг бас нөгөө муу яаж байгаа бас ерөнхийдөө сайнлууд нь бас харагдал байна тийм. Үйлдвэрлэл хөрөнгийн салбар тэр дундаа ялангуяа яг энэ ковид-19 цар тахлын ерөнхийдөө бол нөлөөлөл харьцангуй бага байлаа гэж ерөнхийдөө бид нар харж байгаа тийм. За тэгээд ерөнхийдөө бол хэдүүлээ юу ачи би шууд дараагийн эсрэг орчвол болж байна. Тэгээд дараа нь хэлээд нөгөө худалдаа авчраас хийсэн судалгааны талаар тийм. Монголиа бүс сая 9-10 сарын 9-10 дугаар сард шилжих үед бид нар худалдаа авч нарын хандлагын судалгаа хийж хийсэн. Тэгээд судалгаанд маань яг богино хугацаанд хийгдсэн гэдэг утгаараа 200 хүн бол хамрагдсан байгаа. Яг энэ 200 маань гэхдээ яг үйлдвэрлэл хөрөнгө буюу тэр дундаа орон сууц худалдаа авахаар яг идэвхтэй хайж байгаа хүмүүс бидний судалгаанд хамрагдсан гэдгээр ерөнхийдөө бол манай судалгааны үр дүн бол ер нь бол бидний хувьд бодтой болсон гэж үзэж байгаа. За тэгээд худалдаа авагч юу хүсэж байна гэсэн судалгаа хийсэн байгаа. За тэгээд судалгаанд маань ерөнхийдөө эдэр насны буюу одоо 25-аас 40 насны хүмүүс ерөнхийдөө дийлэх нь хамрагдсан байгаа. За нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн маань ерөнхийдөө бол нэг ойр зургийн 70-80% бүрдүүлж байгаа. За тэгээд хүүсийн хувьд гэх юм бол нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн маань 73% нь болохоор эмэгтэй хүмүүс байгаа. Ер нь бол яг үйлдвэрлэл хөрөнгө худалдаа авах шийдвэрийг гаргахтаа мэдээж эртний эмэгтэй хүмүүс хамтар шийдвэр гаргадаг боловч яг сонголт хийх үедээ болохоор эмэгтэйчүүд нь ерөөхдөө давуу талтай байдаг тийм бол ажиглагддаг шүү. Бод амьдрал дээр тийм байдаг. Тийм ялангуяа олон жил үйлдвэрлэл хөрөнгийн худалдааны одоо зах зээл хөгжсөн орнууд тэр дундаа Австралид гэж жишээлбэл худалдаа авах яг сонголт хийхэд нь
эмэгтэйчүүд бол 70% одоо жишээл нөлөөтэйгээр оролцдог гэсэн судалгаа гарсан байна. Тэр яг одоо манай судалгаанд гэсэн ирэхэд бол 73% эрдэцтэйгээр ирэхэд эмэгтэй хүмүүс хамрагдсан байна гэж харж байгаа. За тэгээд худалдан авахаар төлөвлөж байгаа орон сууцны өрөөний тагарсан байгаа. За энэ дээр ерөөдөө яг бидний яг хамгийн их эрэлттэй байдаг хамгийн их борлуулалттай байдаг 2-3 өрөө байрууд бол ерөөд хамгийн өндөр бол эрэлттэй байна гэж харагдаж байна. Тэгээд 34 болон 39 хувь нь бол яг 2-3 өрөө байр сонирч байна гэж хариулсан байна. Тийм ээ. За тэгээд энэ дээрээс байгаа нэг онцлог зүйл нь байгаа нь нэг өрөө байр сонирч хүмүүсийн 6% байсан. За тэгээд яг бидний бодсоолжсэнс энэ бол баг гарсан байна. Тийм байна. Айгүй баг гарсан байна. Тийм нэг өрөө байр сонирч хүмүүс бол айгүй их тийм. Тэгээд одоо манад судалгаанд хамаарсан 200 хүнд бол нэг өрөө байр сонирч байгаа бол зөвхөн хүмүүсээс зөвхөн байсан 2-3 өрөө байр сонирч сонирхолтой юм байна. За тэгээд худалдан авахаар төлөвлөж байгаа орон сууцны нийт үнийн дүн. Ер нь бол яг түрүүн хэлсэн 2-3 өрөө байрыг сонирхож байгаа. За энэ 2-3 өрөө байрны ер нь дундч хүн бол нэг ойролцоогоор нэг 150 сая төгрөг хүртэлх ч юм уу тэр хэвцээ байдаг тийм. Яг энэ манай судалгаан дээр бас харагдчихлаа л да. Хамгийн өндөр хувь нь бол 71-ээс 100 сая төгрөгийн байр сонирхож байгаа 26% байна. хамгийн эрэлттэй улсууд тийм. За энэ өөрөөр хэлэх юм бол 2-3 өрөө байрал гэсэн үг шүү дээ хвчлэн. За тэгээд худалдан авахаар төлөвлөж байгаа орон сууцны талбай хэмжээ энэ дээр бол 51-ээс 80 м2 гарсан байгаа. 51-ээс 80 м2-ыг за одоо бараг л 10 хүнд 5 нь бол хайж байна гэж гарч ирсэн байна тийм. За худалдан авахаар төлөвлөж байгаа төлбөрийн нөхцөл. За энэ дээр бид нар дээр яг судалгаанд хамрагдсан хүмүүсээс бэлнээр бол худалдан авалт хийх боломжтой нь 16% байна. За үлдсэн нь бол ямар нэгэн байдлаар төлбөрийн нөхцөлийг бол ихэд бол хайж байна гэж хариулсан байна. За тухайлах юм бол хувь эзэн бол санхүүгийн зээл буюу одоо банк бус санхүүгийн байгууллага банкны зээлээр худалдан авах сонирхолтой 33% байна. Өөрөөр хэлбэл 3 тутмын 1 нь гэсэн. За хувь эзэнгээр худалдан авах сонирхолтой 30% байна. За мөн дөрөвнийсэн 3 хүн тутмын 1 нь явж байна. За тэгээ бусад бартер солилцоо болон бусад нөхцөл худалдан авах сонирхолтой хүмүүс байна гэж хариулсан байна. За тэгээд бэлнээр бусад нөхцөлөөр худалдаж авах сонирхолтой хүмүүсийн маань хэдэн хувийн урьдчилгаа та нар бүрдүүлсэн бэ гэсэн асуулт нь болохоор 11-ээс 50% нь бүрдүүлсэн бол дийлэх нь өөрөөр хэлбэл 55% нь байна. 55% нь би одоо худалдан авах байрныхаа 11-ээс 50% нь бүрдүүлсэн байна гэж хариулсан байна. За тэгээ 10 хүртэлх хувь нь болохоор 25% нь бүрдүүлсэн. Окей. Ийм байдалтай байна. За тэгээ дараагийнх нь болохоор илүү нөгөө чанарын үзүүлэлтэд орж иж байна л да. Тэгээд та ямар төлөлтөө орон сууц худалдан авахар төлөвлөж байна вэ гэсэн асуултанд манай судалгаанд хамрагдсан хүн нийт хүний 10 тутмын бараг 9 нь ямар нэгэн байдлаар би хотхон төлөлтөй байвал авах сонирхолтой байна гэж хариулсан байна. Илүү хөршийн холбоо сайтай тий. Тий, яг энэ дээр нэг хөршийн холбоо харагдаж байна. Сүүхийн асуудал гарч ирэх байх тий. Security буюу ногоон байгууламжийн асуудал. Тэгээ хүүхдийн нөгөө нэг тоглоом ингээл бүхэл юмуд цогцоорол байхыг гэсэн утгаар бол байгаа хаа гэж би бодож байна. Блок бол нэг сонирхоо байлсан шүү дээ тий. Ганц одоо нэг блок буюу одоо дан байрыг ерөөхдөө яг байж болох юм а гэж хариулсан 2% байна. Тэгэхээр ерөөхдөө бол манай төсөл хэрэгжүүлэгч нар маань ирэхэд бол хотон төлөвлөлтөй байвал илүү эрэлтэн байна гэж ирэхэд хандлага тийш яваад байна тийм хүмүүсийн хандлага. За таны орон сууц худалдан авалт хийх болсон гол шалтгаан юу вэ гэсэн асуулт мэдээж орж ирсэн байгаа. За энд болохоор дийлэх нь буюу 41% нь болохоор байр томруулах шаардлагатай гэсэн. За өөрөөр хэлэх юм бол хоёр дахь зохицол. Өөрөөр хэлэх юм бол тий анхны биш 2-3 дахь байр ирэхэд сонгох тийм. Одоо байгаа байр томруулах зорилгоор худалдан авах сонирхолтой байна гэсэн. За тэгээд дараад нь болохоор байршлал солих шаардлагатай 29% байна. За. Тийм 29% байна. За тэгээд хөрөнгө оруулалт болон бусад шалтгаанаар ирэхэд шалтгаанаар орон сууц худалдан авалт хийхээр хайж яана гэсэн хүмүүс хариулсан. Тэгээд бусад шалтгаан нь бас ингээд дэлгэрэнгүй байдлаар асуугаад үзэхэд бол дараах 3 байдлаар ирэхэд хариулсан байна. Бие даан тусдаа гарч буюу анхны худалдан авалт хийх зорилгоор өөрт тусгаарлаж яана гэсэн үг шүү дээ. За тэгээд мөн ажилчдынхаа нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор гэж зарим нэг одоо нөгөө байгууллага төлөөлж хариулсан хүмүүс манаас хариулсан байна. За тэгээд 5 тухай сайжруулах зорилгоор гэсэн. Иргэд бол ийм 3 өнцөг бол хамгийн их харагдаж байна. Энд ч бас нийслэлийн орон сууцын корпорацийг нөлөөлсөн баг те. Носкос энэ жил сая худалдан авалт хийсэн. Тийм, магадгүй тийм. За та зах зээл дээр байгаа орон сууцуудад юуг шинээр эсвэл сайжруулж хийгээсэй гэж хүсэж байна гэсэн асуулт оруулсан байна. Энийг яг бид нэр бизнес биш төсөл хэрэгжүүлэгч компаниуд маань иргэд бол энэ асуултын хариулт бол нэг жоон сонирхолтой байж магадгүй. Одоо ингээ асуугаа үзэхээр за бараг 3 хүн тутмын нэг нь за бараг дийлэх нь бол
авц зогсоол тэгээд гадна төвчлөж хариулсан байна. Тэгэл ногоон байгаль юм чинь. Гадна төвчлүүд дээр ногоон байгаль юм чинь яриад хүүхдийн тоглоом л хүүхдийн тоглоом л байна. Энэ хоёр үг маань одоо бараг хоршоо хөшиг болчиход байна л да. Тийм. Та ямар байвал сонирхох гэхээр авц зогсоолтой хүүхдийн тоглоомын талбай ногоон байгаль юм шиг л байна. Тийм. Ер нь бол энэ ийм сонирхолтой хүмүүс аюул олон байна. За тэгээд үүнээс гадна бас нөгөө сөөхийн үйлчлэгээ тийм сөөхийн үйлчлэгээ менежментийн үйлчлэгээ бас сонирхсан хүмүүс бас нэлээд байгаа тань. За саяны нөгөө нэг уучлаараа саяны нөгөө хоёр үзүүлэлт байгаа шүү дээ. Нөгөө гадаа зогсоол болон ногоон байгууламж гэдэг. Тэр хоёр чинь нийлэхээр хэдэн хувьтай болж байна? Нийлгээрээ бараг 60 гаруй 70 хувьтай. Тэгэхээр хэрвээ энэ хоёр хэрвээ бас эсрэгээр бас ингэж ойлгож болж байгаа юм. Тэгээ энэ хоёр хэрвээ байхгүй бол нийт худалдаа авч нарын 70% нь бол бас энэ орон сууцыг бол бас сонирхгүй гэдэг юунд хүрэх гээд байгаа байхгүй тий. Дүгнэлтэндээ сүрж болж байгаа юм тийм байна. Ер нь бол яг хүмүүс ч одоо өмнө зөвхөн байршил гэдэг байсан бол одоо арай өөр тэгээ илүү одоо арай өөр төвшний хэрэгцээгээ талраа байж шүү дээ. Тэр тренд бол ингээ өөрчлөгдөж байна. Бүгд сургалт цэцэрлэг нөлөөлөхгүй байна. Тэгээ энэ дээр одоо сургалт цэцэрлэг болон ажлын байршил ирэх таны одоо худалдаа авах хэр зэрэг чухал нөлөөтэй гэсэн асуулт бас орж ирсэн. Тэгсэн чинь ерөөхдөө бол яг энэ түрүүний хэлдэг гадна төвшил болоод автоцолын дараад нь орсон байлаа гэсэн сонирхолтой тийм. Шаардлага тэрийгэ шийдэх гэдэг шүү дээ. Гадна төвшил болоо тийм ээ. Тэгэхээр гадна төвчлөлттэй юу бас тун цөөхөн байгаа гэсэн үг үү те? Тий. Яг юм юм бол. За иргэд бол бид нэр товч байдлаар яг танилцуулах нь бол юм байна. Дэлгэрэнгүй байдлаар бас манай харилцагч нар маань болоод үйлдэл хөрөнгө сонирхчоо үйлдэл хөрөнгийн зах зээлийн сонирхчоо хүмүүсээс бид нараас бол энэ судалгааны тайлбар бол нээлттэй авч болно тийм. Бид нар бол бүх Remax-ийнхаа бүх эйжентүүд рүү бол бүр илүү дэлгэрэнгүйгээр нь одоо 2 хоногийн дотор илүү мэйлд чинь хэрвээ та бүхэн бас ийм судалгаатай танилцахыг хүсэх юм бол манай Remax-ийн тий эйжентүүдтэй бас холбогдорой. Тэгээд хэрэгтэй судалгаа тий нэлээд амьд судалгаа гарсан байна. Тий тэгээд энэ бол үн төлбөргүй тавигдана тий үн төлбөргүй хүмүүст бас хүрж байгаа гэдгийг бас хэлмээр магадгүй зарим хүмүүс Remax-тай заавал холбогдоод бас тодорхой хэмжээний төлбөр төлөх юм уу ч гэдэг юм уу бас юу байж магадгүй тий асуулт бас байж магадгүй. Бид нар тэгээд энэ судалгаа бас цаашдаа ирэхэд л тогтмол явуулахаар ирэхэд төлөвлөж байгаа. Тэгэхээр дараагийн саруудын маань үр дүнгуудын тайлан бас энэ саяны хийсэн судалгаатай бас ямар хуу ойролцоо гарах гэдэг нь бас өдөр сонирхолтой байна. Тийм харьцуулж үзүүлэх сонирхолтой юм байна тийм ээ. За тэгээд саяны судалгаатай холбоотойгоор одоо хүмүүс одоо арай өөр зүйл хүсдэг болцсон байна гэдэг хэрэгцсэн шүү дээ. Энтэй холбоотойгоор бас 5 жилийн хугацаанд за 5 жил гэлэрч л да тийм ойрын хугацаанд тийм ойрын хугацаанд 3-5 жилийн хугацаанд ч юм уу үйлдэл хөрөнгийн зах зээл үйлдэл хөрөнгийн салбар ирэхэд бол манай хоёр захирлын хувьд ирэхэд бол ямар хуу дүр зуртай байна гэж бодож байна. Хэрэглэгч нар бол худалдаа авагч нар болоод төсөл хэрэгжүүлэгч нар маань гэдэг нь хаашаа чиглэх юм шиг харагдаж байна. За худалдаа авагчдын хувьд бол одоо санийхаар гарахад бол одоо юу гэж шүү дээ цогцолчлыг бол хүсдэг болж байна те. Тэрийгээ дагаад бол төсөл хэрэгжүүлэгч хүмүүс маань бас цэцэрлэг сургуулийн бас зохицоор шийдэж өгвөл одоо хотын төвчрлийн хэсэг те төвчрлэлээс бас нэлээд сайн ангижруулах болов гэж бодож байна. За яг Remax-ийн хувьд бол хөгжлүүлэлт төргийн зуршлын хувьд бол эйжентүүдийн илүү их төвлөж ажилладаг болчих. Туршлаган сайжраа дагаад их тууштай байдлыг бий болгоод мэргэжлийн байдлаа агуу сайжирсан байна. Түүгээр бол хүмүүс бол яг нөгөө төрөлцсөн байдлаар бол ажилласан байна. Худалдааны орон сууцны худалдааны нэгж тусдаа офис объект газар тий түрүүний хэлсэн бүх юм тусдаа олж төрөлж ажилладаг бол болсон байна. Эндээс их даваа тал болсон байна. Хоёрт манай property буюу барилгын компани хүмүүс бол Remax-аас их илүү ямар хөө барилга баригдвал зах зээлээр илүү их хэрэгцээтэй байна. Худалдаа авагч нарт яаж нөлөөлж ийн гэсэн судалгааг их авахыг хүсдэг болсон байлээ. Тийм хүсэлт маш хэрэгтэй болсон тий бид нар дээр бол ер нь одоо эн чинь бол дангаа цогсохгүй хаус те буюу single town бүх хаусууд дээрс нь орон сууц бүхлээрээ те эдгээр бол бүгд аягүй их зөвлөгөө авах гэсэн нөхдөг болсон байна. Хоёрт бол миний бол бодож байгаагаар бол after service гэж ярьдаг ч те үйл хөдлөлийн зуршилтай холбоотойгоор нүүлгэлтийн компани хамтарч ажиллая гэж юм. За цэвэрлэгээний компаниуд, цахилгаан бараа, тавилга, банк даатгал эдгээр бол ерөөхдөө төрөлжиж ингээд нэг цогцоороо хамтарч ажиллая гэсэн саналууд их тавьдаг болсон байна. Сүүлийн үеийн яг жил дотор бол манай усар бол тиймэрхүү саналууд нэлээд их ирсэн. Тэр утгаараа бол дараагийн 95 жилд бол өвлөлөх зуршил маань илүү цогц үйлчлэгийг хүмүүст харилцагч нарт илүү хялбар байдлаар өгөх болов гэж бодож байна. Тийм. Автомат захирлын эслэнтэй бол үнэхээр яг санал нэг байна. Яг уу би бас нэг зарим нэг нөгөө дата бас үзлээ л дээ. Одооноос ингээд 5 жилийн өмнөх үйлдэл хөрөнгийн үн ямар байваа гэд. Тэгэхээр яг уу яалтчгүй одоо Монгол руу доллартай төгрөгийн харьцаа их
асуудалтай байна л да. Одоо чи яг 5 жилийн өмнөх 2015 оны 10 сарын 12-ны яг өнөөдрийн гэсэн үг шүү дээ. 5 жилийн өмнөх долларын хаанч болохоор $1 1994 төгрөгөөр тэнцэжсэн байна. За 5 жилийн дараа буюу өнөөдөр болохоор яаж яана гэхээр 2854 төгрөг болцсон. За нэгсэндээ энэ нэг 5 жилийн хугацаанд 840 төгрөгөөр ингээд долларын хааш хангарчаад байгаа байхгүй. Энд чинь нэгсэндээ яасан бэ гэхээр доллартай харьцах төгрөгийн хааш 43%-ээр ингээд суларцсан. Тэгэхээр яагаад энийг хэлээд байгаа юм бэ гэхээр надтай ингээд уулзж байгаа хүн бол асуудаг байхгүй юу. За орон сууцны үн өсгөө буурах уу? Тэ манай эйжентүүдээс гэсэн байнга асуудаг асуулт байхгүй юу. Тэгэхээр яг эндээс ингээд харахад бол өнгөрсөн хугацаанд ингээд долларын хадгаламжтай байсан хүмүүсийн хувьд болохоор орон сууцны үнүүд бол буурсан юм шиг харагдаад байгаа. Төгрөгийн хадгаламжтай байсан хүмүүсийн хувьд бол орон сууцны үн ингээд өссөн юм шиг харагдаад байгаа. Тэр яг эндээс нэг юм сонь лог гарч ирээд байгаа юм л да. Ерөнхийдөө бол орон сууцны үн төгрөгөөр бодох юм бол өссөн юм шиг харагдаад идэг. Тийм ээ? Доллараар бодохоор баг гэдэг маань цааталтаа Монголын барилгын девелоперууд ингээд бараа материалуудаа гаднаас буюу доллараар авч орж ирээд идэг тийм ээ. Тэгээд тэрий чи одоо ингээд өртөг шингээгээд энд ингээд тавихаар Монгол хүмүүсийн цалин маань төгрөгөөр шүү дээ. Тэр их түүнтэй харьцуулахаар ингээд орон сууцаа тийм хамаагүй өндөр үнэлж чаддаггүй байхгүй юу? Сайн судалгаан дээр бас гарч ирнэ л да. 75-аас 100 сая тий ихэнх нь баг 50-аас 70 саяын хооронд тийм ээ байр хайж байгаа юм байна. Энэ бол Монголын хүмүүсийн яг одоо бодит төрх шүү дээ. Гэтэл одоо чинь доллартойгоо ингээд үзэхээр бид нар бол дэлхийд дээр бол айгүй хямдхан орон сууцнд амьдарч байгаа хүмүүс байхгүй юу? Тий. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол долларын ханш 43% чангарсан юм байна. Гэтэл ингээд орон сууцны үнийн индексүүдийг үзэхээр бол ингээд шинэ орон сууцнууд бол нэг үсрээл нэг 10%-аар нэмэгдсэн байдаг байхгүй юу? За хуучин орон сууцнууд бол энэ 5 жилийн хугацаанд бол баг өсөөгүй тий байдаг. Тэгээ ингээд үзэхээр бол орон сууцны үн бол цаашдаа бол биас тэгж нэг төгрөгтэй харьцуулахад бол өснө. Тэ нэг тодорхой хэмжээгээр өснө. Доллартай харьцуулахад бол ерөнхийдөө бол буу хандлагатай байгаа шүү л гэж би одоо нийт нөгөө үзэж байгаа хүмүүстэй бол хэлмээр байна. Тэгэхээр одоо нөгөө бас хүмүүс асуудаг л да ингээд бэлэн мөнгөтэй байна. Яваана ингээд орон сууцны үн хямдран. Тэгэхээр би тэр үед нэг хүлээлттэй байж байгаад хямдхан байр авъя гэдэг. Тэгэхээр хэрвээ та ингээд төгрөг хадгалж байгаа бол ийм ерөөс байхгүй. Тийм одоо бууралт байхгүй. Доллар хадгалж байгаа бол магадгүй. Тийм та шанс гарч иж магадгүй л гэж хэлмээр байгаа. Тийм. Сүүлээд нөгөө бүжээс харьлаа нэлээд олон нөгөө төсөл хэрэгжүүлэгч компаниудаас уулзалтыг явсан тийм. Тэгээд төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувьд ерөнхийдөө ойрын хугацаанд үйлдэл хөрөнгөний зах зээлийг ихэд яаж харж байна? Энэ талаар бас Тийм тэгэхээр сайн манай олмоо цогцлоос ер нь хэллээ. Ер нь манай дээр бол девелоперууд бол маш их ирж уулзж байгаа. Ер нь бид нар одоо байгаа төслөө тий одоо дөнгөж хэлсэн байгаа төслөө өшөө илүү яаж хийвэл хэрэглэгч нарт илүү нөгөө нэг хэрэгцээ шаардлагыг хангаж чадах уу. За дараагийн бас ямар төсөл хийвэл бид нар илүү амжилтанд хүрэх үү ч гэдэг юм тий. Ялангуяа одоо тансаг зэрэглэлийн болон дунджаас дээш үнэтэй орон сууцны хувьд бол нэлээд хилүүдл үүсэж байгаа. Одоо энэ нөхцөл байдал дээр бол девелоперууд нэлээд careful хандж байна л да. Тэгэхээр олон улсын түвшинд бол ингээ аваад үзэхэд тэгэхээр дараагийн 5 жил ер нь ямар өөрчлөлтүүд гарах вэ гэхээр олон улсын түвшинд ингээ аваад үзэх юм бол ер нь бол ийм хөгшин хүний одоо хөгшчүүлийг юу яадаг асардаг тий хөгшчүүлийн чөлөө цагийг өнгөрүүлэхэд зориулсан ийм төслүүд бол маш их тийм эрэлт хэрэгцээтэй ийм болж байгаа. Дараагийн 5 жилд бол бүр илүү их тийм тренд болох гэдэг. Тийм тренд ингэж болж байгаа. Олон улсад бол за манай Монголын хувьд бол нөгөө нэг харьцангуй хүн ам харьцангуй бас залуу байдаг. Магадгүй бас тийм зах зээл рүү бас хэзээ орох бах. Гэтэ бол дараагийн 5 жил бол яг уу гадныхантай харьцуулахад бол эрэлт бол тийм амар их бол байхгүй байх гэж бодож байгаа. Хүн насжилтынхаа төвшингээр аваад үзэх юм бол залуучуудад зориулсан төрөөсөө орон сууц бол нэлээд их баригдах болов уу гэж бодож байна. Засгийн газраас тийшээгээ төсөл хэрэгжүүлэх бах. Гэтэ засгийн газар хэрэгжүүлэхийн тулд бол их усүрийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа даа тий. Яг одоо батлагдсан одоо жишээлбэл дараа жилийн төсөвч гэдэг юм уу дараагийн хэдэн жилийн одоо юуг харах юм бол ер нь төсөв дандаа алдагдaltaй байгаа учраас одоо үйлдвэрлэх хөрөнгөний зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх бол хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө бол үнэхээр одоо манай засгийн газарт байхгүй байна. Тэгэхээр магадгүй одоо гаднаас бид нэр хөрөнгө оруулалт татчих чадахгүй гэдгээс бол энэ мега төслүүд яаж явах уу тий гэдэг бол нэлээд хамаарах байх гэж ингэж бодож байна. Төрөөсөө орон сууцн дээр бол нэлээд том. Яг л тэнд маш их эрэлт байгаа учраас тий яг одоо тэр саний судалгаан дээр бас биш тий нийтдээ бараг 30 гаруй хувь нь бол 10% орчмын л одоо урьдчилан хөтөлбөрөөр бүрдүүлсэн. Тэгэхээр тэр хүмүүс бол харьцангуй дараагийн өөртөө санхүүгийн одоо эрсдэлгүй сонголт хийхэд тулд ялцчих 30 юм уу 40% болтол нь өөрийнхөө урьдчилан хөтөлбөрийг бүрдүүлэх хүртлээр бол ялцчих төрөөсөө орон сууцаар өөрийнхөө хэрэгцээг хангах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр тэр зах зээл дээр бол маш их эрэлт бид нар нэг судалгаагаар нь үзэж байгаа бараг 30 мянган айлын эрэлт өссөн шүү дээ төрөөсөө орон сууцны тий. Тэгэхээр тэн дээр бол бас нэлээд девелопментууд явагдах бах. Мөн энэ дэд бүтцтэй холбоотой төвчлөлтэй холбоотой асуудал бол яг ойрын хэдэн жилдээ бол бас бүр том хэмжээнд бол шийдэгдэх бол бас тийм
юу бол харагдахгүй байна тий. Томоохон хэмжээний дэд бүтцийн бол нөгөө нэг констракшнууд бол яг одоохондоо явагдахгүй байгаа энэ нөхцөлд бол одоо байгаа нөхцөл байдалтай яаж хийх үү гэдэг нэг тийм ухаалаг шийдэл бол олох шаардлагатай болж байна. Тэгээд хотны төлөвлөлттэй, ногоон байгууламжтай, мөн паркинг шийдсэн, дотроо хүүхэд сургууль цэцэрлэгийг шийдсэн ийм төслүүд бол угаасаа эрэлттэй байх нэ дараагийн 5 жилд бол нэлээд тренд болох нэ л гэж ингэж харагдаж байна тий. За юуных нь худалдаа авч нарын зүгээс ирэхэд бол яг юу хүсэж байна тий? Одоо нэг түрүүний сая бас төсөл гүйцэтгэгчтэй баг компанийн өмнөөс ирэхэд бол ийм хөдөл зуртай шаарлаж байна. Худалдаа авч нарт энэ сүлээд юм юу хүсэж байна? За яг худалдаа авахч нар яг ингээ харахаар яг 9 сарын үед гэж хэлж байгаа шүү дээ. 9 сарын үед бол яг хуулийн зүйн оросоцыг нэлээд сонирхдаг. Сая бол яг сонгуулийн дараа нэг хэсэг бол ипотекийн зээл маань төр ус хэсэг зогссон те зээл мэл тэр утгаараа бол хуулийн зүйнтэй байруудыг л илүү сонирхсон. Тэр мэдээж бас орон нутгийн худалдаа авахчдаас холбоотой ч магадгүй. Том хүмүүсийн хувьд бол зээлийн гаралт, зээлийн багт юу бас баах те. Тэр утгаараа бол хуулийн зүйн байрууд дээр бол нэлээд сонирхол төлхөө бол байлаа. Тэгээд яг ирээдүйдээ худалдаа авахч нарын сонирхол бол одоо ингээд ипотекийн зээл маань 6% болж байгаагаар уялдуулаад ипотекээр худалдаа авалт бол нэлээд хэсэг баг. Ер нь бол яг сар сараар бол манай дата үзүүлэлтүүд бол өөр гардаг. Яг яг хурлаа хийж байхдаа ингээл өөрсдийнхөө хурлыг дотоодын бодлого бодлолыг тайлан харж байхад дата үзүүлэлтүүдийн худалдаа авахчийн хандлт яг сар сараар өөр байдаг. Жишээлбэл 8 сарын үед бол одоо ипотекийн зээлээр худалдаа авалт айгүй их байсан бол 9 сард бол бүр айгүй багассан. Тэгээд сар сард айгүй өөрчлөлт тийм бүр ингээд нөгөө нэг нилээ ингээд зарим үзүүлэлтүүд нь бүр нилээ ингээд савлаад идэг тий сар болгонд. Тэгээд түрээс бас нилээ ихэлсэн тий жижигметрик хавтаатай түрээсүүд 1-2 өрөө байрны түрээсүүд нилээ ихэлсэн. Дээрэс нь өндөр холбоотойгоор яг пандемик үеийг дуусгаад объект айгүй их эрсдэл болсон үйлчлэгээний талбайд. Яг энэ дээр нэг одоо эйжентүүдийн түрүүний минь ярьснаар ур чадвар илүү төрөлжиж эхэлж байгаа гэдэг утгаараа манай дээр одоо ингээд төрөл эйжентүүд байгаа шүү дээ бүх офсод. Тэр утгаараа бол яг манай ингээд илүү объект тал дээр, газар тал дээр, үйлчлэгээ тал дээр ажилладаг эйжентүүд болохоор хэлж байгаа нь 9 сарын үед том объектууд айгүй эрэлт ихссэн гэж ярьж байлаа. Тийм. Яг ингээ харахад саний дата үзүүлэлтүүдийг ч гэсэн харахад бол офисын талбай буцаад эргүүлээд нөгөө хүмүүс чинь нөгөө ресторан үйл ажиллагаа нөгөө эрхлээд те буцаад бизнесийн эрүү юм буцаж ирээд тэр утгаараа бол хүмүүс бол объект талдаа үйлчлэгээ талдаа commercial бизнесүүд бол листингүүд бол нэлийн эрэлттэй болсон. Сая борлуулалтын дээр хүртэл 10% байгаа юм аа. Дагаад листингүүд бас аяг хийсэн байлээ. Пандемик үеэр нөгөө нэг офисын түрээс нөгөө юунууд бүр нэлээ их бүр юу байсан тий. Ямар ч эрэлтгүй болоод нийлэлт нь бүгдээрээ бараг газраад жижигрүүлээ. Нөгөө жижигрүүлэх талбай байна уу гэж тэгээд гарцсан талбайнуудыг нь болохоор зэрэг яралта түрээсдэгч олж өгөөч гэдэг. Манай дээр яг хайцнаар айгүй хурж ирсэн. Ялангуяа 2-3 сар үед тийм ээ. Одоо тэр үе бодол хаярцсангуу гоё бизнес маань хэвийн гол төрд орцсон юм шиг. Эргээд те. Тий, сэргээд байна ерөнхийдөө бол. Тэгэхээр манай нөгөө сайнаа захирал одоо захирал хоёр ч хоёулаа бол VIP офсоос төрж гарсан захирлууд байгаа тий. Тэр үед бол бас л ер нь бол анхдах зохицол буюу одоо нөгөө барилгын төслүүд дээр нэлээд ажилладаг байсан шүү дээ. Тэр нь яаж ажилладаг вэ? Тэндээс нэг ганц 2 минутаас туршлагаас хаваалцаач юм. За авточ чинь нэг офстол хамтран зүтгэдэг байсан. Найзууд бол байсан. Тэгээд яг бид манай одоо найз биш болсон юм. Одоо хамтрагч болсон шүү дээ. Одоо хамтрагч болсон байхгүй. За тэгээд төслийн борлуулалтын дээр л агай анх л төлхөө гар нийлж ажиллаж байсан. Тийм тэгэл тэр үед чинь бид нар ч одоо өөрсдөө офсоо нэгээд тустаа гарахаач мэдэхгүй дөнгөж төслийн зах зээл гэдэг чинь яг Remax дөнгөж нээгдсэн те эхний нэг жил болсон байсан. Бид нар ч 2017 онд тэгэхээр 2 дахь жил дөнгөж болсон. Шинэхэн эйжентүүд Remax маань өөрөө шинэхэн төсөл дээр өөрөө яаж ажилладаг гэсэн ямар арга барил байхгүй. Тэр болгон дээр бол өөрсдөө яг суурийн тавиад ажиллаад компаниудтай очиж уулзаад тэгээ явж исэн үйл байсан. Тэгээд тохойд бол төсөл дээр ажиллах үйл явц процесс хэрхэн яаж ажиллах уу гэдэг бол бүх юм мэдхгүй аагаасаа эхлүүлээд те явж исэн үед бол байгаа. Тий, тохоёс хойш тэр үеэс хойш 3 жил өнгөрсөн байна те. Одоо Remax маань бас нэлээд өөр болсон. Тэр үеийг бодвол нөгөө төсөл дотроо те ингээд төслийн хороо бид нар бол байгуулсан шүү дээ. Девелоперуудлага чиглүүлээд саний цагчийн төслийн орон дээр бас дишнээр ажиллаад дишнээр ажиллаж нөгөө бүх бодлогын бичиг баримтуудыг хийхэд бол гар байрлалсан те. Би өө зингэл таа шүү. Төсөл дээр ихэд ажиллахад хамгийн гол анхаарах хэвээр за 3 зүйл нэмэлтэлээ байх уу? За тий ерөөсөө л төсөл дээр байдаг зүйл ерөөсөө борлуулалт шүү дээ. Төсөл маань маш их хэмжээний зардал одоо гаргадаг тийм ээ. Тэнд ч маш олон хүн одоо ажиллаж яадаг. Тэгэхээр ерөөсөө тэр байшингаа зарж ил тэндээс нэг мөнгөн урсгал нь хөдөлгөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн төсөл дээр одоо гарч ирдэг зүйл юу юм гэхээр
ерөөсө борлуулалт байдаг. За энэний дэмжигийн тулд одоо манай Remax маань төслийн хороо байгуулад хуучин нэг төсөл дээр нэг л офс орж ажилладаг байсан бол одоо ингээд нэг төсөл дээр одоо дор хаяж хоёр офс одоо зэрэгсэж орох тийм боломжийг бол бид нар нээж өгсөн байгаа. Энэ нөгөө девелопер буюу барилгынханд бид нар илүү их олуулан ажиллах боломжуудыг нээж өгч байгаа. Тийм энэ яг ингээд статистикийг харахад энэ нь бол ингээд 6 сараас эхлээд манай төсөл дээр борлуулж байгаа байрнуудын үнийн дүн бол ингээд эрс өгчлөлт нэмэгдэн явцсан байдаг. Тийм энэ талаар бол яг эйжент талдаа ч гэсэн их боломжтой нөгөө борлуулалт гэдэг талдаа нөгөө төслүүдээ бол бид нар айгүй их сайн дэмжиж өгч байгаа гэсэн үг. 6 сараас хойш. Ер нь бол төслийн борлуулалтууд айгүй сайжирсан байгаа шүү дээ. Дэмжлэгдэл бас айгүй хамтарлыг бас айгүй сайн үүсгэж чадсан. Яг хуу яг компаниуд буюу барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниудтай хамгийн хэрэг хэрэгтэй юм. Эрх холбоо айгүй сайтай байх хэрэгтэй. Тухайн борлуулалтын мэдээллүүдийг айгүй сайн солилцох хэрэгтэй. Нөхцөл байдлыг, зах зээлийн нөхцөл байдлыг айгүй сайн хэлэх хэрэгтэй. Энэ барилгын цаана дахиад өөр барилга байдаг тий. Тэнцээ тийм олон өрсөлдөгч байгаа гэдгийг мэдээлэх айгүй чухал гэдэг юм шиг санагддаг. Миний хувьд бол зах зээлийн мэдээллүүдийг яг бодитоор тий. Жишээлбэл одоо яг яармын бүстэл одоо өнөөдөр хэдэн барилга баригдчихж байгаа юм бэ? Тэр болгоны мэдээллүүдийг өгөх те тэдний борлуулалтын нөхцөл нь яаж явж байгаа юм бэ те ямар борлуулалтаар явбал илүү төлхөө хурдан борлох тухай яг түрүүний хэлсэн санаагаар сайн захирлээснээр борлуулалт гэхдээ борлуулалтыг сайн явуулахын тулд нөхцөлийг яаж авч явах вэ гэдэг өөр аягүй чухал байхгүй юу тухайн борлуулалтын нөхцөлийг яаж сайжруулах вэ харилцагч нар юу хүсээд байна хэрэгэл судалтан авахчдын боломж нь юу байдаг юм аягүй сайн хэлж өгөх нь одоо яг борлуулалт хийж байгаа борлуулагч бидний хувьд бол хамгийн том үүрэг болчиход байгаа л гэсэн үг. Тэгвэл судалгаатай тэгээд хэрэг холбоотой нь ажиллах гэсэн юм шүү дээ. Яг. За тэгээд ерөөхдөө өнөөдрийн маань лайв угаар өндөрлж байна зүг үү? Тийм зөв. Яг юм хэлэхэд оруулан. Яг нэг юм хэлэх гэж байгаа шиг санагдсан. За тэгээд лайвыг дундаас нь үзсэн хүмүүстээ мэдээлэл өгөхөд бол бид нар эхний хэсэгтээ болохоор 9 дугаар сарын Remax-ийн өглөө борлуулалтын тайланг бол мэдээлсэн танилцуулсан байгаа. За тэгээд хоёр дахь хэсэгтээ болохоор худалдаа авагч нарын хандлагын судалгааны тайланг бас танилцуулсан байгаа. За тэгээд ирсэн зочдод бүгдэнд баярлалаа. За тэгээд дараагийн саруудаа бүгдээрээ уулзцгаая. Тийм тэгээд хэрэг үлэлэх хөрөнгөтэй холбоотой та бүхэнд те худалдаж авах хэрэгцээ, магадгүй худалдах хэрэгцээ, түрээслэх болон түрээслүүлэх хэрэгцээ байгаа бол те зөвлөгөө мэдээлэл бас хэрэгтэй байгаа бол бид нартай холбогдоорой. Бидний хувьд бол та бүхэнтэйгээ бүхэл үйлчлэгийг хүргэхийн төлөө те бид бүгдээрээ ажиллаж байгаа шүү. Хэрэглэгч болгондоо үйлчлэгийг хүргэх, үйлчлэгч болгондоо үйлчлэгийг хүргэх чиглэлээр бол бүгдээрээ ажиллаж байгаа шүү. Тэгээд бид нар бол Remax-ийн дата мэдээлэл илүү сайжрахын хэрээр туршлага илүү туршлагачийн хэрээр биднээс гарч байгаа мэдээллүүд бол нэлээд одоо судалгаатай, үндэслэлтэй ийм болж байгаа. Тэгэхээр зэрэг мэрэгжлийн хүмүүстэйгээ илүү холбогдоорой гэж хэлмээр байна. Тэгээд оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Баярлалаа.